Орчин сургуулийн хүүхдүүд үдийн цайны хоолноос хордож эзний цусан суулга өвчний нянгаар халдвар авсан талаар бид өмнө мэдээж байсан. Шинжилгээний эцсийн хариугаар нийт 90 хүүхэд дээрх нянгаар өвчсөн учраас хүүхдүүд 3 сар эмчийн хяналтанд байхаар болсон байна. Монголд хамгийн өндөр төлбөртэй тэр хэрээрээ сургуулийнхаа гал тоогоо бусад заалыг стандартын дагуу хийж эрүүл ахуйн халдвар үгүйжүүлэлтийг дээд зэрэгээр хангаж чадсан гэж үнэлэгдэж байсан орчлон сургуульд хоолны хордлого гарлаа. Хүүхдүүдэд анхандаа энэ бол ханиад шүү гэж сургуулийн зүгээс ташаа мэдээлэл өгч эцэг эхчүүд өндөр халуурч бөөлжиж гидсэнд барлаж байсан хүүхдүүдтэй ханиадны юм өгснөөс болж өвчний шинж тэмдэг нуугдаж 2-3 давтан шинжилгээ хийсний дараагаар гидсний цусан суулга өвчний нянгийн халдвар авсан хүүхдүүдийн тоо нэмэгдэж анх 16 хүүхэд байсан бол энэ тоо 90 болж өссөн байна. Нийгэмд нянгийн халдвар авсан бол эмчийн хяналтанд тогтмол хугацаанд орж байж өвчин иларшна. Тэгэхээр одоо энэ хүүхдүүд маань цусан суулгын үүсгэж учраас дахин эмчилгээний дараа давтан шинжилгээнд хамрагдаж байгаа. Хэрвээ сөрөг гарсан тохиолдолд бол диспансерийн хяналтанд орно. Диспансерийн хяналт бол 3 сарын туршид сар бүр нэг удаа нийтдээ 3 удаа шинжилгээ давтан өгөгдөж сөрөг гарсан тохиолдолд диспансерийн хяналтаас бол хасагддаг. Тэгэхээр орчин сургуулийн хоолны хордлого гарснаас хойш 10 сарын 11-ээс эхлэн үйл ажиллагаанд түр зогссон байгаа. Тэгэхээр яг өнөөдрийн байдлаар бол нийт 400 гаруй хүүхэд шинжилгээнд хамрагдсны Эрдэнэ нас гидсний цусан суулга өвчний нян илэрсэн байгаа. За бас нэг шинжилгээгээр илэрсэн нэг зүйл бол галтгоонд ажиллаж байсан тооч нуруу нянгийн халдвар төвч байсан нь тогтоогдсон байна. Тэгэхээр энэ дээр юу хэлэх гэж байна гэхээр бусад сургуулиудын одоо тооч нар ч гэсэн үзлэг шинжилгээнд хамрагдах зүйтэй юм а. Магадгүй нянгийн төвч авах юм бол хүүхдүүдийг энэ мэтээр одоо өвчлүүлэх магадлалтай маа гэдэг нь эндээс харагдаж байна. Үдийн цаг хөтөлбөр хэрэгжснээр олон хүүхдэд гидс үлсэлгүй хичээлээ хийх боломж нээгдсэн ч сүүлийн үед сургуулиудын хариуцлагагүйгээс хүүхдүүд бөөнөрөө хоолндоо хордох тохиолдол ойр ойрхон гардаг болоод байна. Иймээс сургуулиудын гал тоогоог стандартын дагуу болгох, мөн хоол хүнс нийлүүлж байгаа компаниудын бүтээгдэхүүнд эрүүл ахуйн хяналт шалгалтыг сайтар хийж байхыг холбогдох байгууллагуудад сануулж байна. Дахин сануулахад тогоолснараа сар тутамд тогтмол эрүүл мэндийн үзлэгт хамруулж байх нь чухал юм а. Ганчаа мэдээлэл.